байцгаана уу? Дөржин боловтын миний YouTube сувагт тавтай морилцгаана уу? Шилжилтийн насны хөвгүүдтэйгээ хэрхэн яаж харьцах вэ? Бичлэг маань бол олон эцэг эхчүүдэд ялангуяа ээжүүдэд бол их таалагдсан учраас түүнийг үргэлжлүүлж өгөөч гэдэг хүсэлт бол надад олноор ирсэн. Тэгээд энэ одоо бяцхан зөвлөгөөгөө цааш нь үргэлжлүүлж байна. Хүүхдэд болчих болохгүй гэсэн тийм үгийг бол одоо шууд айгүй ингээд юм гинтхэн тэгээд айгүй тийм хатуу чангаар бол хэлж болохгүй. Дандаа учрыг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээ энэ арга бол шилжилтийн наснаас хамаагүй өмнө одоо жоохон дөнгөж ухаан орж байгаа 2-3 наснаас эхлээд бол айгүй асар чухал та тий. Тэгээ болохгүй гэж бол хэлж болно. Гэхдээ тэрийгэ жоохон айтайхан хэлнэ. Яагаад болохгүй юм бэ гэдгийг учрыг бол заавал яг том хүн тайлбарлаж байгаа юм шиг хүүхдийн ойлгох одоо маягаар айгүй сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж ойлгуулж өгнө. Швейцарт бол тэр байдал бол эцэг эхчүүдэд бол маш их ажиглагддаг л да тий. Хүүхдийн чинь одоо ингээд жоохон 3-4 настай хүүхд чинь дэлгүүрт орчоод зарим нь одоо ингээд хадаар айшин хөдлөхөөр одоо дэлгүүр дотор ч юм уу хэвтэйл мөрөлж мөйлөн шүү дээ тий. Манайхан бол хүн амтнаас ичээл аваад гарах ч юм уу эсвэл одоо бууж өгөөд өгөнд нь ороод нөгөө авъя гэсэн юм ч юм уу авч өгөөд ингээд гардаг шүү дээ тий. Эднэр бол тэгж бууж өгөхгүй. Дураар нь бол байхгүй. Харин яадгүй гэхээр зэрэг яг ингээд бас өөртөө ингээд нэг төвшөнд ингээд очиж нүүрнийх нь одоо тийм нүднийх нь төвшөнд ингээд доошоо явган суугаад Мария сэлтэблээ босооч гэл ингээд амар төвчээртэйгээр ингээд уугаал тий сэлтэблээ гэдэг чинь одоо тэгээч гэж штэ босооч одоо англиар бол please гэсэн үг штэ тий. Хүүхдээ бараг босон босдол нь тий ингээд тайлбарлаад тэгээд нарийн учир байдлыг ингээд яг том хүнтэй юм шиг чи ингэж тэгж юм гэдэг ингээд айгуу гой тайвнаар чи тайвширч калум туга ууралцсан байх юм бол чи эхлээд гүнзгий амьсгал аваад тайвширч. Тэгээд чи намайг ингээд сайн сонсч алим бидний өдрөө хар гэд ингээд ухуулж тайлбарлаж өгдөг байхгүй юу. Тэгээд тэрнтэй адилхан том болсон хүүхдүүд ч гэсэндээ одоо юу гэдэг тэг ингэн өдөргээд тэгтэн шууд болохгүй гэхийнхээ оронд заавал тайлбарлаж учир начрыг нь яагаад гэдгийг нь сайтар тайлбарлаж ойлгуулж өгөх хэрэгтэй. Би ингэж бодож байна. Би амьдралын туршлагатай эцэг эхийн амьдралыг туулгаад гарцсны хувьд бол ийм бол байдаг. Чи яагаад энийг болно гэж бодод байгаа юм бэ? Чи яагаад энийг хүсэж байгаа юм бэ гэд бас ганцхан өөрөө тайлбарлаж өгöd байх биш. Өөдөөс нь нөгөө хүүхдээ бас үзэл бодлоо хангалтанд тусалж тэр хүүхдийн одоо учир байдлыг нь бас сонсох хэрэгтэй. Тэгээд одоо харьцангуй хоёр талыг нь одоо ихийг нь нэцээж туглыг нь тураагаагүй юм шийдвэр гаргах юм уу шийдвэр гаргаж болно шүү дээ. Тэгэхгүй гэд хүүхдэд ингээд хэлчихэд бол бас ингээд за ингэж үгүй болохгүй. Гэхдээ оронд нь бол ингэж болох юм аа гэдэг тэрүүнийх нь тэр хэлсэн юмтай одоо хүссэн юмтай төстэй өөр нэг одоо зүйлийг бол санал болгоно тийм. Энэ болохгүй гэхдээ ингэж болно гэх мэтчлэн. Хүүхдтэйгээ сэтгэл зүй одоо үйлцэл тийм үү долгионы одоо юм нэг түвшинд очих. Би мэдэн чи мэдэхгүй гэх юм бол энэ чинь ээж аав нь дээр болоод нөгөө хүүхдээ ингээд доор тавиад одоо гიშгэлээд байна шүү дээ. Эсвэл хүүхдээрээ мэдээж мэдүүлэхгүй те энэ насан туршаагүй жоохон хүүхдээр мэдүүлнэ гэж одоо юу аах те. Зүрх сэтгэлийн тийм ойлголцны юм нэг түвшинд очих бол айгүй чухал. Хүүхдийг ингээ өөрийгөө бодол сэтгэлээр ямар нэгэн цензургүйгээр би ингээд өмнө хэлчих юм бол аав ээж одоо миний эсрэг намайг ингээд дараа нь миний эсрэг ашиглана. Эннээс болоод надад итгэхээ болно гэсэн тийм одоо цааргалал болгоомжлыг үгүй хийсэн хүүхэд чинь чам сэтгэлээ бэлгэн ярих чинийг одоо бүрдүүлэх хэрэгтэй. Тийм орчныг бүрдүүлэхийн тулд ерөнхийдөө одоо юм буу халах юм тусгай юм цагийг л гаргах байгаа бол та. Гэхдээ мэдээж ингээ буу халсан
болгонд бол хүүхэд чинь ингээд сэтгэл санаа нээлттэй ингээд ээж аваахаа үгийг ингээд анхааралтай сонсох ч юм уу тийм байдалд бол мэдээж орохгүй л дээ. Тэгтэл ерөнхийдөө ингээд хүүхэд ингээд чөлөөтэй харьцаж явах өөр ингээд мянган юмд ингээд сатаараад байхгүйгээр яг одоо ингээд хоорондоо ярилцах ийм цаг нөхцөлийг бол ерөнхийдөө ойр орхон аль болохоор ойр орхон гаргаж өгч явах хэрэгтэй. Тэгээ үүн дээр бол энд бол ямар цаг одоо айгүй тохиромжтой байдаг вэ гэхээр зэрэг миний хувьд болохоор зэрэг машинда хүүхдээ одоо нэг тийшээ явж явах одоо ийм замд одоо Монголд бол айгүй одоо ийм төвчөрч мөвчөрдөг юм чинь машинд байх хугацаа бол айгүй урт байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүүхдтэйгээ одоо хоёулахнаа том болж байгаа хүүхдтэй хоёулахнаа ингээд машинд ингээд төвчөрчих юм бол тэр хооронд одоо амиа бодоод найз нөхдөйгөө уцаар ярих ч юм уу эсвэл радио подкаст мастер сонсохын хооронд хэрвээ та хүүхдтэйгээ явж байгаа бол радио мараа хамаг юм одоо тухай болгоод яг хүүхдтэйгээ одоо буу халаад хүүхдээ ухаж яриул. Тэгээд тэр яриагийн ямар нэгэн одоо юм цензуур тогтоод хүүш тэр чин буруу штэ гэж биш яг одоо найз юм шиг ингэж харилцан ярьж ярих тийм одоо орчин нөхцөлийг бол ээжүүдтэй гоё бүрдүүлж болно. Аауд ч гэсэн ингээд угаасаа хүү ээж хоёрын ярьдаг юм аав хүү хоёрын ярьдаг сэдв бол ерөнхийдөө одоо би одоо гэр бүл дотор ингээ харахад бол угаасаа тусдаа байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг аль нь бол ийм орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол машин дотор нэг тийш ингээ явж байхдаа урд нь бол би бага байхад нь бол хэдийгээр боо алж малдаг ч гэсэндээ ингээд өөрөө хөгжим өдөрсөн сод явж мавдаг байсан бол одоо болохоор зэрэг би ингээ машинд орохдоо өөрөө хөгжим радио сонсохгүй. Тэгээ нөгөө хүүхэд чинь нөгөө радио сонсох гээд нөгөө утас муцаас сонсох гээд юм үзэх гэдэг шүү дээ. Тэнгүүд нэрмэнэ машин дотор одоо ингээд юм сонсохгүй хоёлаа юм ярина гэх мэтчлэн ингээд юм ярих санал бодлоо солилцох ийм орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байлээ. Бүгдээрээ ингээд хамтдаа суугаа хоолоо идэж яхад ярьж болно. Тэгээд одоо бас гадуур ингээд байгаль алхаж байх үед эсвэл хотын годамжаар ч гэсэнтэй алхаад ингээ хамтдаа явж байхдаа бас буу алж болно шүү дээ. Гэх мэтчлэн ийм одоо цагийг бол ингээл мэдээж өдөр болгон байна гэж бол байхгүй. Угаасаа том хүүхэд тэрийг бол нэг их хүсэхгүй. Гэхдээ ер нь бол ойр орхон 7 хоногт нэг удаа биш юм аа. Тэгээд 10 хоногт заавал нэг удаа бол ийм цагийг нөхцөл боломжийг бол одоо хэрэгээр урьдчилан бүрдүүлж гаргаж байгаарэ. Сэтгэлийн шижим холбоо гүүрийг бий болгох өөр нэг гоё нандин ийм арга болвол ер нь хүрэлцэхтэй гар байрах, биед нь одоо хүч тэрвэрэх, үнсэх, инхрийлэх одоо үүнийхэн 3 дугаарт нь ээж нь хүн гэх тийм хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан тэр бол одоо үгийн харилцааг яриад байна те харьцааны юм. Энэ болохоор зэрэг би хүрэлцэхгүй одоо мэдрэмж дээр тулгарсан тийм юм яаж байгаа байхгүй. Гэхдээ мэдээж яг тийм том болцсон хүүхэд чинь одоо юу хичээл ээжтэйгээ аавтайгаа ухаан зүгөө тэрвэрлдэл хүн хүүхдэрийн суун гэж бол байхгүй шүү дээ. Энэ бол жоохон хүүхдүүд бол айгүй амархан том хүүхэд чинь бол сэтгэл санаа нөгөө эхийн санаа үрийн санаа хатан гэдэг шиг сэтгэл санаа нь бол нөгөө найз нөхөд сургууль мургуул гэж тоглоом ч юм шал өөр юм бэлчиж яваа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүүхдийн тэр сэтгэл зүрхийг төр зурч гэсэн ээж рүү одоо эргүүлэх тийм арга бол зайлшгүй хэрэгтэй. Тэр бол ингээд жоохон холдоод явцсан сэтгэлийг эргүүлээд ингээд авчраад ингээд гоё цавуу шиг одоо бат бөх нааж эцэг их үрийн одоо нандин харилцааг бол энэ сэргээж байдаг юм гоё арга. Ямар ч насны хүүхэд өдөрт хамгийн багадаа 4 удаа эцэг эхээрээ тэрвэрлэх юм уу үнсүүлэх хэрэгцээтэй байдаг гэнэ. 8 удаа бол жирийн л байх ёстой хэм хэмжээ бол 12 удаа тэрвэрлсэн хүүхэд цэцэрлэн хөгждөг гэнэ. Харин өс томорч буй
Өсвөр насны хүүхдээ хэрхэн яаж өдөрт 12 удаа тэврэх вэ? За бодъё. Өглөө сэрэнгүүт нь 1, хичээлдээ явахт нь 1, орой сургуулиасаа ирэхэд нь 1, тэгээд унтахаас нь өмнө дахин 1 гэх мэтээр хүүхдэд тэврээд байвал өдөрт дөнгөж 4 л болж байна. Тэгэхээр 12 гэсэн тоогоо гүйцээж хүүхдтэйгээ холбогдох өөр арга сам хайх хэрэгтэй. Үүнд тухыг нь юм уу даахыг нь үнэрлэх, хоолны ширэн зэрэгцэн суухдаа гарыг нь атгах, сэтгэлээр унаж гунихарсан үед нь хажууд нь сууж мөрөөр нь тэврэх, ярахтаа нүд рүү нэгцлэн харах, юм хэлэхэд нь тонгойн ойртох, санамсаргүй мэтэр гар дээр нь гараа тавих, гатуур явахт гар гараасаа хөдөлж явах, юм хэлэхдээ мөр юм уу шуунд нь хүрэх, гих зэргээр бие биетэйгээ хүрэлцэж болох юм. Өсвөр насны хүүхэд тэр дундаа охид бие биенээ тэврэн аргадах мэтэр үеийнхнээсээ хүрэлцэх хэрэгцээг авч байдаг ч гэлээ. Энэ нь ээж аавын үр хүүхэдтэй өгдөг хүрэлцэх мэдрэмжээс ондоотвол түүнийг бүрэн орлуулж чаддаггүй юм. Яагаад гэвэл хүүхдэд эцэг эхийн нөмөр нөөлөг, тэврэлт, аргадалт, үнсэлтийг орлуулж гүйцэх юм энэ орчлонд байдгүй гинэ. Эцэг эхээсээ хүрэлцэхүүнд дулаан энэгшилт мэдрэмжийг авч чадаагүй хүүхэд хайрыг хамгал буруу газраас өөрийн мэдлгүй хайж эхэлдэг. Үүнд эрх хит эрт бэлгийн харьцаанд орох, ман сүрүүлэх болон элдв хорт бодист донтох ордог байна. Тэгээ миний хувьд болохоор зэрэг энийг ямар арга замаар хэрэгжүүлдэг вэ гэхээр зэрэг би нөгөө өдөр болгон хүүхдтэйгээ ингээ Монгол ном одоо хичээл хийх гэх тэрийг нэрлэдэг байхгүй юу. Тэгээ энэ одоо монгол хэлээ унших энэ одоо нэг хагас цагийг хүүхдтэйгээ физикал контакт үүсгэх арга зам болгож ашигладаг. Зэрэг би тэр одоо нөгөө том өрөөндөө ингээ яван дээрээ суугаад манай хүүхд маань ингээ тэр яван дээр над руу ингээ хөлөөж хийгээд суугаад ном уншдаг байхгүй юу. Чонгийн хүүхдээ хараад мэдэрч шүү дээ. За өнөөдөр энэ маань бол нэлээд юм хөөрцөн байна да. Зарим өдөр бол ууртайч үгэх юм уу. Хүн л юм чинь одоо би хүртэл ингээл надад ингээ янз янзын өдөр байх чи хүүхдэд ч гэсэндээ зарим өдөр эцэг их өвгөнд ормооргүй, зарим өдөр уурлаад байгаа. Янз янзын өдрийг хүрэх юм тэр хүүхд чинь туулж байгаа шүү дээ. Тэгээ би яадаг вөхөр зэрэг ялангуяа хүүхд маань амар хөөрөлтөж юм уу эсвэл ингээ уур мууртай ч юм уу тиймэрхүү өдрөдөр байх юм бол би бүр яг хэрэгээ ингээд хөлийг нь нөгөө хүүхд ч аимстай ингээ жинстэй байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө ингээ өнгөнийхэн шуумгийг ингээ хойш нь ингээ болгож байгаа. Тэгээ аимсыг нь жоохон доошоо болгож байгаа. Тэгээ нөгөө номоо ингээ уншиж чах нь хоёлаа харилцаа ярилцж чахтаа би ингээ шилбийг ингээ илдэг байхгүй. Ингээ хөлнийх нь нөгөө уул муул тавхаа мавхаа гэх ингээ аимсных нь гаднаас нь жоохон байрч мараа яхаар чинь 5-10 минутын илсний дараагаар бол хүүхэд шууд ингээд тайвшраад ингээд ингээд ийм нандин тэгээ ийм нээлттэй харилцаа бүрдэж байгаа нь надад бол бүр яг мэдрэгддэг. Тэгээ энийг бол би анх бас сайн мэддэггүй байж байгаад би одоо ингээд нотхон цул гэдэг тэгээ надаас залууч гэсэндээ намайг бол яг нөгөө бүр одоо хүн 20 морь хүрсэн, охины 17-8 хүрсэн тийм хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд өсгсөн манай эмэгтэй найз ээж маань бол надад тэрийг зөвсөн байхгүй юу. Хүүхэд нь ингээл нэг сонин өдөр байх юм бол миний хүү ямар хоолыг мөрөөж гэх юм бол хоолыг хэдүүлээ сайхан ааш цангийн хөдөлж хагаад хажууд нь ингээд суугаад эсвэл орон дээр ингээд бүхлээрээ хэвтээ түүгийнхээ хажууд нь очиж хэвтээд тэгээд нурууг ингээд илж байгаа ингээд юм яриулахаар нөгөө хүүхд чинь юм яриад тэгээд ингээд сайхан ингээд тайвширч байгааг нь мэдэрдэг. Тэгэхээр хүүхдүүдтэй байлээ гэж хэлсэн зөвлөсөн үүднээс би нэг чинь ингээ хүү дээрээ хэрэгжүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгээд одоо том болчихсон. Жоохонд нь бол мэдээж энэ цаг хугацаа бол нөгөө орой унтуулахын өмнө ном уншиж үлгэр уншиж өгөөд тэгээд ингээ дараагаар нь ингээ нуруугийн илж ингэдэг байсан бол одоо том болчихор чинь баг тэхгүй. Тэгтэл би хэдийгээр миний хүү 13 нас хүрсэн ч гэсэндээ би зарим орой ээж нь унтуулж өгье. Ялангуяа хүүхэд ингээ хөөрж мөрөөд нөгөө амар ингээд дуртай юм байлдаа ч юм уу янз янзын юм YouTube мөөр үзчих хүүхд чинь бүр ингээ хөөрчдөг байхгүй.
Тэгээд тийм хөрцөн үг чинь ингээд нойрны хүрээд унтах цаг болсон ч гэсэндээ нөгөө сэтгэлийгээ өөрлөөс болоод унтаж чадахгүй. Тэгэхээр зэрэг яг тийм үед бол би ээж нь одоо ингээд хажууд нь байж унтуулж өгөх юм уу гэдэг яг жоохон хөвгч чинь одоо нөгөө өөрийнх нь унших дуртай номыг нь уншиж өгөөд тэгээд дараагаар нь ээж нь жоохон нурууг нь маажж өгье, нурууг нь илж өгье мөгийн эдэргээд яг тэгж мэж толгой молгоог ингээд илж мэлж өгөхөр чинь нөгөө хүүхдээ чинь стресс нь яг ингээд тайлагдсан шүү дээ. Тэгэд ийм одоо физикал одоо контакт ийм бие махбодын ойр дотн тэр стрессийг нь тайлсан тийм зүйл бол эцэг хүүхдийн хооронд бол үгүй их хүүхдийн хооронд бол айгүй жоохон охиныгоо ч гэсэн тэгж болно ах мэдээж хэрэг гих мэдчлэн тэр энэ арга бол маш их үр дүнтэй байлаа. Тэгэд энэ аргуудыг заавал хүүхдүүд дээрээ хэрэгжүүлээрэй гэж захиа. За ингээд шилжилтийн насны хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж харьцах талаар бяцхан туршлага дээр үндэслээд мэдэх чадхаасаа хүргэлээ. Хэрэгтэй гэж үзвэл туршаад үзээрэй. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Их баярлалаа. Баяртай.